자, 진부의 독수리 댄스닉 어떻게 сайн дураараа ингээд оролцоод ийм төстэй аятайхан болчихлоо сүүлийн 2 жил хэвтэ оролцож байгаа. Өнгөрсөн жил 2005 оны төслийн дүнгээр маань байгуулсан төслийнхөө 20 жилийн тэмдэглэж байгаа ойлгож байгаа түүнэртэй аюулын уламж болсон тэмцээнээ хариуцуулж өгж байгаа ийм үүрэг ийм оноод ийм чиглэл гарсан байгаа. За энэ төслийн тулд өнгөрсөн жил тэмцээний дараа 2004 оны түүнэртэй хүсэл тавиад 2004 оны төслийн 2 ангийн дарагтай холбогдоод 2 ангийн дараа маань сайхан хүлээж аваад ингээд ангийнхнаагаа холбогдоод өнөөдрийн сайхан тэмцээнийг энэ сайхан заахан зохион байгуулж өгч байгаа нийт нь 2004 оны түүнэртэй баярлалаа. Жилийн жил тэмцээн жил жилээс илүү сайжраад чанаржаад илүү олон оролцогчтой болоод тэгээ өнгөрсөн жил хамгийн ахмад төгсөлт маань 94 оны төгсөлт байсан. За энэ жил ингээ яасан байна хардаа 93, 92, 91 ингээ ахлагчтай маань ихгээд одоо энэ фактор хастай харагдаж байна. За ингээ та бүхэндээ тэмцээний өндрөөс хүсье. Бүгдээрээ медаль аваарай.
төгсгчдөө сайн муутай амжилтсаа. За Аранхай аймгийн хотонтой төгсөгчдийн оюун төгсөгчдийн тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг. За энэ жил 2004 оны төгсөгч буюу Иргэний анд огчтой 10-я, Туяа огчтой 10 аймгийн хамт олон өнөөдөр спортын волейбол, дарц ширээний теннис гэсэн 3 төрлөөр зохион байгуулж байна. Тэгээд нийт одоо тамирчид баг хамт олондоо спортын өндөр амжилтыг хүсье өрөөё. Сайн байцгаана уу? 2005 оны төгсөгч их жаргал байна. За би Өмнөг аймгийн 3 төс суманд ажиллаж амьдардаг. За энэ жилийн тэмцээний хувьд маш сайхан зохион байгуулалттай явж байна. За миний хувьд болохоор дарцын тэмцээнд одоо 2 дахь жилдээ оролцож байна. Баг тамирчдаа амжилт хүсье. За би 2008 оны төгсөгч Лувсан Бэрэнлээ байна. Энэ төслийнхаа тэмцээнд эхлээс нь хойш одоо тасралтгүй оролцож байгаа. Тэмцээн маань улам өргөжж, улам гоё болсоор байгаа. Энэ жил 2004 оны төгсөлтийнхөндөө бас ингэж гоё зааланд тэмцээнээ зохион байгуулж байгаад бас маш баяртай байна. За сайн байцгаана уу, бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Сасруу Уран гэдэг 2010 оны төгсөгч байгаа. За жил бүр одоо уламжлал болгон зохион байгуулагддаг хотын сумын төгсөгчдийн 3 төрөл тэмцээн одоо энэ жил өргөн дэлгэр сайхан болж байна. За энэ жилийн хувьд онцлог гэх юм бол Ахмад үеийнхэн маань нэлээ их орж ирж оролцож байна. За тэгээд ингээд энэ жилийн тэмцээнийг ингээд зохион байгуулж байгаа 2004 оныхоо одоо төгсөгчдөө одоо халуун баяр хүргэе. Тэгээд бүх одоо сумынхаа төгсөгчдийн зүгээс одоо амжилт аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Миний нэрийг Цэмбэлийн цэг мэдгэдэг. Би 2004 оны төгсөгчдөө Монгол хэл, Монгол бичиг уран зохиолын хичээлийг зааж байсан. Манай төгсөгчд маань одоо спортлогоо, авьяастай, чадaltaй, эрдэнэтэй, сайхан шавнар байсан. Ингээд энэ 2004 оны төгсөгчд маань энэ спорт 3 төрөлд наадмыг зохиож байгаад талархаж байна. За спорт наадам маань урд жилүүдийнхээс улам илүү тогтдог, улам илүү сайхан зохион байгуулалтаа явуулж байгаад багш нь талархаж байна. За ингээд та нартай урлаг, спорт, сурлаг, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. Та нар маань одоо чадaltaй шүү. Дайраад ирэхэд далай шиг, буцаад ирэхэд булаг шиг өндөрч байгаа хүүхдүүдээ баярлаж багш нь нилээ хэдэн насыг нэмэх шиг боллоо. За би Аранхай аймгийн хотын сумын 12 жилийн сургуулийн одоо багшаар олон жил ажилласан амгалан багш байна. За би энэ 2004 оны төгсөлтийн шавь нартайгаа өнөөдөр уулзаж тэмцээний арга хэмжээ сумаас хөдөөнөөс ирж оролцож байгаадаа их баярлж байна. За манай шавь нар 20 жилийнхаа төгсөлтийн уулзалтыг хийсэн. Тэрэнд би бас оролцсон. Ингээд надад ингэж оролцож байгаа нь маш их гоё сэтгэл төрж их сайхан байдаг. За ингээд шавь нартаа сургуулийнхаа багш хамт олон үе үеийн төгсөгчдөө эрүүлийн сайн сайхныг хүсье өрөөё. Шавь нар маань одоо эрүүл урт удаанаас олж сайн сайхан байгаарэ гэж амьдтаа өрөөё. Намайг Нямсран гэдэг Аранхай аймгийн багшийн сургуулийн 1985 онд төгссөн. Энэ хугацаанд 85 онд төгсөөд Аранхай аймгийн хотын суманд багшилсан. Англи багшлах хугацаанд 94 онд авсан манай 3 дахь үеийн шавь нар маань одоо энэ 2004 оны
спортын наадмыг зохион байгуулж байна. Энэ хүүхдүүд спортын наадмыг зохион байгуулахдаа бол бусдаас илүү онцлогнууд бүгдээрээ оролцож байна. Бүх улсууд оролцож байна. Ер нь бол энэ тэмцээнийг хурдан, шуурхай, гавшгай зохион байгуулж байгаа нь үнэхээр талархаж байна. Ингээд багш нарыгаа үйлсэнд багш нар маань нэг өдөр бас хоорондоо уулзаж сайхан болж байна. Манай настай багш маань ингэж уулзж байгаа чи ямар гоё юм бэ? Бид чи энэ уулзалтаараа нэг та нартайгаа уулзж байна гэж ярьж байна. Энэ бол үнэхээр сайхан байна. Тэгээд нийтийн тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдтэй болон зохион байгуулж байгаа шавь нартай баярлалаа. Бид хэдийг ингэж уулзсанд маш их баяртай байна. Манай энэ удаагийн төгсөгчдийн тэмцээнд нийт 25 төгсөлтийн 40 баг тамирчид оролцож байгаа. Ингээд нийт оролцож байгаа баг тамирчдаа спортын үнэр амжилт хүсье. Манай 2004 оны төгсөлтийн зүгээс шилжин явах цомыг Эрдэнэт үйлдвэрийн зэсээр шинжилэн бүтээлгсэн байгаа. За 1991 оны төгсөгчдийг энэ жил анх удаага энэ спорт өдөрлөгт оролцож байна. Бид нар 10 жилийн төгсөөд 34 жил болоход ангиараа ерөөсөө нэт болж тоглоогүй. Энэ жил одоо яг тэр оролцох гэсэн зорилгыг хүрээд бүгдээрээ бэлтгэл хийгээд ингээд зооноос 2 ялалтаа авсандаа туйдаа баяртай байна. Манай 2004 оны төгсөгч зохион байгуулалт маш сайтай, эвэр цэгцтэй, бүгдийг хамарсан сайхан үйл ажиллагаа болж байна. Ингээд нийт оролцож байгаа тамирчдаа амжилт хүсье. Манайх болохоор амар сайхан багштай 2021 оны төгсөлт тэгээд урд өмнө жилүүд бол оролцож исэн. Тэгээд энэ жил одоо ингээ хамгийн отхон төгсөлт болж оролцож байгаа. Тэгээд айгүй гоё зохион байгуулалт хийж байна. Айгүй ихтэй тэмцээнд оролцсноо. Найзуудтай хамт ингээ нэг өдрийг гоё өнгөрөөхөөр бодлоо баярлалаа ах их нартай.
2025 он Төрийн сургуулийн төвөнд 100 жилийн төлөө зохион байгуулж ирсэн. За энэ 100 жилийн дараагийн ажил болсон одоо энэ спорт харилцааг өнөөдөр бас ингээд сайхан зохион байгуулсан 2004 оны төгсгөлтөндөө бас баярлаж байгаагаа хэлье. За жил бүр одоо аль хамт олон маань оролцох эдгээр санаатай бас мэдээ өгөх сайхан болж байгаа. За энэ хоног бас ингээд энэ бүгдээ бас ингээд сайн болоо. Өнөөдрийг хэмжээндээ оролцож бүгдээ одоо амжилт гаргасан энэ програмчтай баярлалаа. За баярлалаа. Салин танцны гэрэмж ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн 3 төрөлт тэмцээний даацны төрөлд амжилттай оролцож 3-р байр эзэлсэн. Өргөмжлөлт Монгол шагнал шагнуулсан байна. Уран бэлэг багц шагналаа. Төгсөгчдийн 3 төрөлт тэмцээний волейболын төрөлд амжилттай оролцож 3-р байр эзэлсэн тул өргөмжлөлт Монгол шагналаар шагнав. Янжин сам ахлагчтай 2021 оны хамт олонны хүрч байна. 3-р байр. Волейболын төрөлд амжилттай оролцож дэд байр эзэлсэн дараагийн баг бол Намуудар ахлагчтай 2016 оны төгсөгчдийн хүндэтгэл. Намуудар ахлагчтай 2016
сургуулийн төгсөгчдийн 3 төрөлт тэмцээний волейболын төрөлд амжилттай орцож тэргүүн байр эзэлсэн төгсөгчд бол Жамбал ахлагчтай 2009 оны төгсөгчд
монголчууд 2007 оны төгсөгч Сепкис энэ тэмцээнийг зохион байгуулмаар гэж 2006 оны төгсөлтөд хатуулсан байгаа. 2006 оны төгсөлтөд өгч байна. Спорт наадам шижээ явах цом гэдэг бүр юм байна. Энэ нь болохоор солидарны нэг юм татсан сургуулийн маань лого байж байна. За энэ талд нь болохоор манай хотын сумын Улаанбаатар хот дах нутгийн зөвлөлийн лого байж байна. За ингээд манай засаг дарга энэ жил хүлээж авч байгаа сэтгэн анд маань хүлээж авч байгаа байна. Танах нэг бүлэг өгсөн юм. За. Дараа жилийн тэмцээний зохион байгуулалт бүгд хариуцлагатай гахны өдрийг зохион дараа жилийн тэмцээний нэг байна. Тэгээд дараа жилийн таамж болоод байдаг шиг маргааш сапасаа бэлцээгээр бид хүмүүс хичээцгээ дараа жилийн спортын өдрөөр харилцаанд оруулах хэрэгтэй. За та бүхэн